За янз бүрийн халдварт өвчний өхүүлсэн эсвэл сулруулсан үүсгэгчдийг буюу вакциныг хүний биед тарих оруулахыг вакцинжуулалт гэдэг байна. Вакцинжуулалт буюу урьдчилан сэргийлэх тарилга нь улаанбурхан, улаанууд, чихний өрөвсөл, гахайн хавдар, саа, илэгний В өрөвсөл зэрэг халдварт өвчин сүрье, сахуу хөхүүл ханиад, татран, боом зэрэг бактерийн гаралтай болон энэ төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх өндөр үр дүнтэй за мөн эдийн засгийн хувьд ч ашигтай арга байна. За олон төрлийн вакциныг нэг дор хийх боломжтой байдаг. Түүнчлэн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хэд хэдэн вакцины холимог хэлбэрийн бэлтгэлийг ч хэрэглэдэг болжээ. 2 сартаа, 3 сартаа, 4 сартаа гэдэг хийдэг. Тэгээд 2, 3, 4 сартад бол саагийн вакцин амд нь 2 цэцлэр уулгаад 5 вакцин гэдэг 5 өвчнөөс зэрэг сэргийлдэг, нэг хатгаас сэргийлдэг вакциныг хийдэг энэ вакцин байна л да. Тэгээд 9 сартаа 2 настад бас улаанбурхан гахаавдар улаануудын вакциныг хийдэг. 2, 3, 4 сартагийн вакцин нэлээд өөр өгд юм аа. Хавд нь халуур нь хүүхд нэлээд уйлгнөр олчдаг. Тэгээд хавд бол хүүтэнжин тавих хэвээр. Савнд хүүтөөс хийж агаад тэгээд юмар жиргэлж тавихгүй бол бас хүүхдийн арьсан талтай байдаг учраас. За зарим вакциныг ганц хийхэд дархлаа тогтдог байхад зарим давтан хийсний дараа дархлаа тогтдог байна. За харин дахин вакцинжуулалт гэдэг нь нэгэнт тогтсон дархлааг алдуулалгүйгээр дахин сэргээх тарилга юм байна. За ийм тарилгыг ихэвчлэн анхны вакцинжуулалтаас хойш хэдэн жилийн дараа хийдэг гинэ. За өнөөдөр хүн амын онц аюултай халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинжуулалтын товыг боловсруулан амжилттай ашиглаж байгаа. За мөн халдварт өвчин өргөн тархсан бүс нутаг оронд руу аялах гэж байгаа тохиолдолд нэмэлт вакцинжуулалтанд орох нь өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалсан чухал алхам болдог байна. Эцэг эхчүүд хүүхдээ вакцинжуулалтанд идэвхтэй хамруулдагч бусад мэдээллийн талаар хомс байдаг байна. За иймд дархлаа сайжруулах, дархлаа тогтоох гэдэг нь олон талын ач холбогдолтой байдаг бахнэ.